Hi guys, YouTube дээр амар удаан бичлэг хийгээгүй байна. Тэгээ өнөөдөр юуны талаар бичлэг хийх вэ гэхээр та нар бараг тэтлэн шаа мэдсэн баг те. Хамгийн хачирхалтай 15 үйлчилгээ гээд тэгээ надад амар сонир санагдсан болохоор та нартай суулцаар шийдлээ. За тэгээд бүгдээрээ хамтдаа бичлэгт орцгоё. Энэ үйлчилгээнүүдээ хамгийн ихнийх нь болохоор Японд хэлдэг үйлчилгээ юм байна. Тэгээ энэ үйлчилгээ нь уучлалт гуйдаг үйлчилгээ заяа. Та өөрийнхөө хийгээгүй буруу зүйлийг өмнөөс хин нэгнээс уучлахгүй юм. Тэгээ тнийхээ төлөө цалин авна гэвэл та хийх үү? За тэгээ энэ уучлалт үйлчилгээ нь болохоор Японд $96 төлж уцаар уучлахгүйгээд хэрэг уулзах юм бол $240 төлж ийж тань дээр ирээд уучлаарай гэж хэлнэ гинэ. За хоёр дахь үйлчлэг нь болохоор Лас Вегас хотод байд юм байна. Тэгээ шаардлагатай эсрэг автобус гэдэг нэртэй. Тэгээ энэ автобусын дотор шаардлагатай эсрэг дусал, тариа, им гэд ер нь ингээ шаардлагатай эсрэг бүх зүйлийн үйлчлэгийг танд үзүүлдэг гэсэн үг. Та энэ автобусанд 5 дахь оройн шоужаад хасаа өглөөс явах юм бол за тэгээ 2 цаг үйлчлэгэнд ороод тэгээ буцаа гараа явахад гоё болно гинэ. За дараагийн үйлчлэг нь амар гоё заяо. Ер нь л надад тохирсон үйлчлэгээ. Ягаад гэх юм бол би ингээ дээр үеэс л амар гоё гүлэг тижээмэр юм шиг нохоо авч тижээмэр юм санагдаад байгаа. Гэхдээ амьтан тижиг чи амар хариуцлагатай байдаг болохоор ингээд гүлэг эрхлүүлмээрэн гэхдээ том болох хүртэл нь харах надад хэцүү байна гэж байгаа хүмүүс зориулсан заяа. Гүлэг түрээсэлдэг гинэ. Тэгээ нэг цагийн $15 таад хүрээслээд хэрэг танд амар таалагдаад та чадах юм шиг санагдах юм бол цаашаа мөнгө төлөөд тэгээ тэр нохоо тантай өөрдүүлдэж болдог гинэ. Одоогоор Юта гэдэг мужид энэ хэрэгжээд эхэлсэн байгаа юм байна. Дараагийн үйлчлэг нь болол шүү дээ. Хэрвээ та нохоо биш дахианы тухай бодож байгаа юм бол яг дахиад төрөсөлж болно. Энэ одоо Австралид бол боломжтой гэж байна. Дараагийн үйлчлэг нь болох юм бол л шүү дээ. Тэгээ та ингээд нэг өдөр амар од шиг амьдрал амар олон талаас таны зургийг аваад ингээд та ингээд гудамжаар ерөөс нэг өдрийн энгийн хэвийн хүний амьдралаар биш од хүний амьдралаар амьдрахыг хүсэж байгаа бол sell it for a day гэдэг үйлчлэгийг худалдаж авч болох юм байна. Тэгэх юм бол та нэг өдрийн $500 төлөөд өдөржингөө од юм шиг ингээ гудамжаар хаан чавснаас таныг амар олон ингээ гэрэл зургийг аваад та ингээ гарын ус өсгөө өгөөл явж болно гинэ. За үйлчлэгтэр амар уйдгартай байгаад байвал заяо. Ингээ ямар нэг ингээ гэхдээ энэ жоохон муухай заяо. Гэхдээ яг тийм үйлчлэг одоо гарсан байгаа гинэ. Та үйлчлэгийг сонирхолтой болгохыг хүсчихвэл одоо хүн уурж болно гинэ. Тэгээ одоо хүн тань шоу үзүүлнэ. Ер нь жоохон бүжиж үжиглээд нэг тиймэрхүү зураг мургаад харуулж олно. Тэгээ энэ үйлчлэг нь одоо Америкийн нэгдсэн улс бас Их Британд ер нь жоохон од болоод байгаа юм байна. Тэгээд ер нь ихэнх хүмүүс үйлчлэгтэр одоо хүмүүсийг авчирж байгаа гинэ. Дараагийн амар тэнэг үйлчлэгэн зөө имээ түрээсэлж авах. Ингээд ганцаарч имээгээ сансан ч юм уу. За тийм нь цаашаа одоо зүгээр ингээд мэрэгжлийн имээ. Имээ хүн ямар байдаг вэ? Ингээд таны карманд мөнгө гэж өгөөл дүүрэг гизээсэн цатгаал үнсэл миний хүү гэж хайрладаг имээ нэрээд шүү дээ. Ээж аваа загнаад байдаг имээ нэр тийм байд. Мэрэгжлийн имээ та түрээсэлж болно амар сонио. Тийм ээ би хөвшөрчүүлийн юм ажил хийж болох юм сайн юм яа болгох гэж бодож байна. Нэг үйлчлэг нь болохоор чандраар хөрөг зураг хийдэг гэсэн үг. Тэгэд энэ нь болохоор Виржиниа мужид одоо яг хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээд таны ярд хин нэгэн чинь нас орсон бол тэдний чандраар тэдний зургийг зуруулаад хөрөг болгоод тэгээд нэг зураг нь $127 үнэтэй байдаг гинэ. Тэгэхээр тэр хүний чандраар зураг хийгээд тавьсан амар. Тэгээ яа хүмүүс юм тэнийг юм хийлгээд байд юм одоо гайхаад тах юм. За дараагийн нэг хашгиралтай ажил нь болохоор цаазаар авахын алтанд зориулсан сүүлийн хоол гэж байдаг штэ. Тэр хоолыг хийдэг үйлчлэг юм байна л да. Тэгээд тэнээр нь болохоор юм хоолны амт DVD болон цаасан маскыг хийж өгд юм байна. Тэгээд хоолноос аягүй тийм дайггүй гоё байх хэвээр. Тэгээд цаасан маск болохоор өөрийнх нь цаасан маск. Тэгээд ер нь хамгийн сүүлийн хоолыг идэж байгаа юм чи мэдээж гоё идэл хүсэх байх л та. Гэхдээ энэ бас жоохон эвгүй ажил юм байна. Хинийг өөх гээд хахад сүүлийн хоолыг хийж өгөөл гэждэг. Тэгснээ DVD бэлдэж өгч юм өгдөг ч гэж. Дараагийн үйлчлэг нь болохоор та хэрвээ ганцаардаад найзтай болмоор санагдаад байх юм бол биш үү? Найз төрөлсөж авч болох юм байна. Тэгээ цагийн $10 төлнө. Тэгээд ийм компани бүр байд юм байна. Энэ найз төрөлсөгийн компани гэх юм уу? Rent a Friend гэдэг нэртэй. Тэгээд хэрвээ та мөнгөтэй байх юм бол бараг тэ найз чирэггүй та мөнгөний төлөө найзтай болж болно гэсэн үг. Easy. Та хийг энтэй заавал сайхан харьцах шаардлагагүй. Би ч мөнгө төлчих надад найз яаж ч муухай харьцаж болно гэсэн үг юм баг та. За дараагийн нэг хачирхалтай үйлчлэг нь болохоор гадаад иргэн хөслөгч гэх юм уу да. Энэ Азийн орнуудын хүмүүс, Япон, Хятад, Солонгос хүмүүс ер нь гадаад хүмүүст амар дуртай байдаг. Тэднэртэй найз болоод англиар юм ярих амар дуртай. Тэгээ Японд одоо энэ нь хэрэгжээд эхэлсэн байгаа юм байна. Тэгээд та мөнгө төлөөд нэг цаг магийг гадаад иргэнтэй хамт өнгөрүүлж болно гэсэн үг. Яхан сайн аа.
За дараагийн ажил нь болохоор Нью-Йоркт байдаг. Тэгээд хэрвээ та биш тий ямар нэг газар очрлох дургу бол таны өмнөөс хүн очрлж болно. 1 цаг болоход $25 төлнө. Харин дараагийн 1 цаг өнгөрснөөс дараагийн 30 минут нь болохоор $10 төлнө гинэ. Тэгэхээр бас яг энэ бол надад бол дэжгүй санагдаж байна. Яг тэгэхээр би очрлох амар дурггүй. Тэгээ Нью-Йорк маркет бол амар л их хүнтэй ингээл очрлол бийждэг баг. Тэгэл очрлох компаниас хүн дуудаад очрлоод өччих гэл. Тэгэл мөнгө нэг бол очрлуулна гэсэн үг. Та мөнгөтэй л ах юм бол ер нь танд юу ч хэрэггүй юм байна. За дараагийн нэг нь юу вэ гэхээр та баарнд ороод хин нэгнээс дугаарыг авч чадахгүй ичээ таны сонирхож байгаа хүн ч юм уу те байх юм бол тач Instagram өгч гэхээс ичээд идэг болвол таны өмнөөс хин нэг энийг хийж болон таны найз болоод те Америкт энэ үйлчлэгээ байдаг гинэ. Та тэгээд найрагч залуу гэдэг нэртэй үйлчлэгээ заяа. Тэгээд найрагч залуу 1 цаг хүсэх гэсэн юм а баарнд ороход нэг охин найрах хэрэгтэй болчиход байна гэдэг юм гэнэ. Тэгээд тэр залуу танд манай найз амар сайхан залуу байгаа маа танилцчааш тээ Instagram өгчөөш тээ гэж мэгээд хэлнэ гинэ. Тэгээд та юм дуурах хэрэггүй. Дөрөг. За дараагийн нэг үйлчлэгээс амар дэжгүй зөө. Ингээл бид нар ингээл хаяа гарах гал минт зөө эсвэл Калифорни гэдэг ресторан ч юм уу ороход ингээл доторх байдал нь ямар байгаа хүмүүс нь их байна уу бага байна уу ямар хуу юм болж ин гэдгийг ингээл мэдхийг хүсээ та заавал өөрөө орох шаардлагагүйгээр iPhone-ы Crowd Mag гэдэг нэртэй аппликейшнийг татаад тэгээ тэнд байгаа яг тэнд байж байгаа хүмүүс зураг дараад одоо энд юм бэ шүү гэдэг мэдээллийг бас авч болох юм байна. Тэгэхээр энэ бол бас байж болно. Яа гэх юм бол заавал өөр очиж үзэх шаардлага байхгүй. Тэд тийш орох шаардлага байхгүй. Окей. Танд хүн байна уу гэж зүмэлж ингээ харж агаад байх юм бол гэл хамгийн гайгүй дээрээ тавьж орж болно гэж. За тэгээ миний бичлэг энэ хүрээнд ингээ дуусчин үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ та нар угаасаа намайг subscribe хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд миний хачирхалтай ажлууд инээдэрэг гэсэн бичлэгүүд миний Instagram хуудсан дээр ордог. Тэгээ бас хятад хэлний талаарх мэдээлэл болохоор Jelly Chinese account-аас худалдаж аваарай гэж. Мэдээлэл аваарай. Тэгээд миний үнсэн Instagram-ыг дагаарай. Би өдөр болго хөөрхөн гоё стори хийж лайв хийх хичээх болно. За хичээдэг нь цаашаа хичээдэг болно. Тэгээд үзэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.